өнгөрсөн 15 жилийн турш хамтран ажилласан бүх харилцагчид, хамтран ажилладаг байгууллагуудаа баярлалаа. Энэ хугацаанд Капитрон банкны хувьд дотоодын зах зээлд олж авсан байр сууриа улам бүр бэхжүүлж, үсрэнгүй хурдцтай хөгжлийн нэгэн үеийг өмжлүүлэн урагшлах түүхэн жил байх болно. Бид та бүхний итгэлийг даан ажиллаж, таны хамгийн сайн ухаалаг түнш банк байх болно. Капитрон банк. Өнөөдөр та ямар ч банкны ажил салбар тооцооны төвүүдээр үйлчлүүлээ гэхэд хүү бүтээгдэхүүн үйлчлэгээний төрөл зэргээрээ хоорондоо ялгархааргүй үйлчлэгээ хүртэж болохч эрсдэлгүй байдал, урт хугацааны сэтгэл ханамж зэрэг олон үзүүлэлтүүдийг нэгэн зэрэг хангасан банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх хэрэгцээ зайлшгүй гарна. Тэгвэл Капитрон банкны хувьд энэхүү хэрэгцээг бүрэн хангасан Монгол улсын хэмжээнд тэргүүлэх зэргийн банк билээ. Бид Монгол улсын банк санхүүгийн зах зээлд техник технологид суурилсан дэвшилтэд бүтээгдэхүүн үйлчлэгээ болох интернет банк, телефон банк болон мессеж банкны үйлчлэгээг анхлан нэвтрүүлж байсан төдийгүй харилцагчдаа escrow данс, overdraft зээл, лизинг, моргежийн зээл зэрэг шинэлэг бүтээгдэхүүн үйлчлэгээнүүдийг хүргэж банкны салбарт эрч хүчтэй шинэлэг банкны дүр төрхөөр орж ирсэн түүхтэй. 2001 оны 11-р сарын 16-ны өдөр банк маань анх үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэр үед би тоологч гэсэн албан тушаалд анх ажилд орж ирлаа. 15 жилийн хугацаанд тоологч, нярв, тейлер, хадгаламжийн ябо, үйл ажиллагааны ажилтан гэсэн ажлуудыг хийж агаад одоогоор хяналтын ажилтан гэсэн албан тушаалд ажиллаж байна. Би бол энэ банкыг анх байгуулагдсан өдрөөс нь эхэлж ажиллаж байгаа. Капитал, электрон гэдэг хоёр үгний нийлбэр. Анхны лого ч бас CE2 үсэг шүү дээ. Тэгээд яг хөрөнгийг тийм тэр үед мэдээллийн технологи ашиглаад аягүй сайн сайхан удирддаг тийм одоогийн бидний ухаалаг банк гэж яриад байгаа тийм банк болъё гэдэг зорилгоор тийм нэрвэж ирсэн юм. Капитрон банк нь өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцаа, төлбөр дүргэн гүйцэтгэх чадвар зэрэг бүхий л үзүүлэлтээрээ Монгол банкнаас тогтоосон зохист харьцааны шалгуур үзүүлэлтийг ханган ажиллаж ирсэн банк юм. 2002 онд интернет банк эднийх анх нэгтэл бид нар бас л интернет банкны харилцагч нь болж бидний үйл ажиллагаанд тэр болгоо одоо өдөр болгон банк руу гүйдэг ажил маань өгөө болж шууд офисоос одоо гүйлгээнүүдээ хийх боломжууд үүснээрээ биднэрт бас бизнес бол ер нь минут цагаар хэмжигдэж байдаг учраас тэр одоо минут цагийн хэмж өгсөнд бид нар бас маш их талархаж явдаг. Тэгээд цааш хэлэхэд бол бидний үйл ажиллагааг байг дэмжиж байдаг Капитрон банкта баярлж явдаг шүү гэж хэлье. 2004 онд зорилттой харилцагч нартаа чиглэсэн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргах ажлыг эхлүүлэн эрхийн мэрэгэн хүүхдийн хадгаламж, гэр бүлийн гал голомт хадгаламж зэрэг хөвөгч хүүтэй хадгаламжийн брэнд бүтээгдэхүүн. 2008 онд Монгол даатгал компанитай хамтран харилцагчдынхаа зээлийн хөрөнгийг даатгалын үйлчлэгээнд шуурхай, хөнгөлөлттэй нөхцлөөр хамруулж банк санхүү даатгалын хосолсон үйлчилгээ. 2012 онд өөрийн нэрийн үндэсний төгрөг брэнд төгрөгийн картыг гаргасан бол Монголд анх удаа Most Money төлбөрийн нэгдсэн сүлжээнд нэгдэн захин банкны үйлчлэгийг гар утсаараа авах боломжийг олгосон байдаг. 2003 онд мэдээллийн технологийн Galaxy шинэ системийг нэвтрүүлснээр зээлийн бүртгэл хяналтыг автоматар хэрэгжүүлэх боломжтой болсон юм. 2006 онд банкны бүртгэлийн үйл ажиллагаанд программын шинжилэлт хийгдэж Grape программыг ашиглаж эхлэв. 2016 онд банк ухаалаг банкны үйл ажиллагааг хэрэгжүүлж шинээр 400 POS, 10 ATM машинуудыг суйрлуулв. Харилцагчид үйлчилдэг 1820 тусгай дугаарыг ашиглаж эхэлсэн. Капитрон банкны 15 жилийн ор тохиолдуулан үе үеийн удирдлагад ажиллаж исэн хүмүүс, за одоогийн ажиллаж байгаа удирдлага, ажиллаж байсан эдийн засагч нар хамтран ажиллаж банкны бүх системийн хамт олонд баярын мэнд төргээд урт хугацаанд бидэнтэй амжилтын үед хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаа хэлхийлье. Тэгээд та бүхэнд 15 жилийн баярын мэнд төргөж ажил хөдөлмөрийн өндөр амжилт компанийн хамт олонны өмнөөс хүсэн өрөө. Капитрон банк нь өнөөдөр Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Дорноговь, Өмнөговь, Баян-Улгийн аймагуудад нийт 37 салбар тооцооны төвтэйгээр арилжааны банкны үйл ажиллагааг явуулж байна. Мөн түүнчлэн гадаад төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан бөгөөд олон улсын томоохон банк санхүүгийн байгууллагуудтай гадаад харилцаагаа бэхжүүлж корреспондент харилцаатай ажиллаж ирсэн юм.
Капитрон банк нь бүгд найрамдах Хятад ард улсын газар тариалангийн банк болон аж үйлдвэр, худалдааны банк, Японы Sumitomo Mitsui банк санхүүгийн корпорац, бүгд найрамдах Солонгос улсын Cookmin банк, Австрийн Raiffeisen Central банк, Оросын холбооны улсын олон улсын хамтын ажиллагааны банк, Unicredit банк, Russell House банк зэрэг гадаад орны 10 гаруй банктай харилцаж, харилцагчдын гадаад гуйлга төлбөр тооцоог найдвартай гүйцэтгэж байна. 2016 онд Corporate Card, хүслийн фотокарт, Co-brand Card, тэтгэврийн карт зэрэг картын бүтээгдэхүүнүүдийг шинээр нэвтрүүлснээс гадна бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр хадгаламжийн бүтээгдэхүүн, санхүүгийн түшиг зээл, автомашин, машин механизм худалдан авах зээл, шуурхай зээл, тэтгэврийн зээл, хадгаламж барьцаасан зээл зэрэг бүтээгдэхүүнүүдийг сайжруулан шинжилсэн. Капитрон банк нь нийгмийн хариуцлагыг байнга ухамсарлан, эрүүл мэнд, боловсролын салбарт бодит дэмжлэг үзүүлж, олон ажлыг зохион байгуулж ирсэн байдаг. Тухайлбал, банк үүсгэн байгуулагдсны 10 жилийн ойгоо огтон ерөнхий боловсролын сургуулийн төгс ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн сонгох вэ сэдвт сургалтын хөтөлбөрийг санаачлан төсөл хэлбэрээр эхлүүлэн явуулж, банкны хойн өдөр шинээр мэндэлсэн бяцхан иргэдтэй банкны хадгаламжийн данс нээж өгдөг бөгөөд 2015 онд эрүүл Монгол хүүхэд бидний ирээдүй нийгмийн хариуцлагын хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн юм. Капитрон банк 2003 оноос хойш Монгол улсын засгийн газар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын шилдэг аж ахуйн нэгжээр тогтмол шалгарч ирсэн бөгөөд 2009 онд топ 5 банкны нэгээр тодорсон. Монгол улсын хүнсгэд аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн дамжуулан хэрэгжүүлэгч банкаар шалгарсаар ирсэн. Мөн Thomson Reuters агентлаг Монголын санхүүгийн зах зээлийн холбооноос шалгаруулдаг UBBOR Contribution Contest шалгаруултын Best Spread номинацийн эзэн болов. 2015 онд Капитрон банкны хувьд сайзамшигч, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын бүтэц бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт орсон бөгөөд компани засаглалын зөв тогтолцоог бүрдүүлэх, банкны бүтэц, зохион байгуулалт, удирдлага, хяналтын тогтолцоог боловсронгүй болгох, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, улмаар банкны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр шат дараалсан өөрчлөлт шинжилэлтийг хийсээр байгаа билээ. Капитрон банк нь хөгжлийн стратеги чиглэлээ шинжилэн тодорхойлж, менежментийн арга барилыг сайжруулах, үйл ажиллагааны цар хүрээг тэлэх, бүтээгдэхүүн үйлчлэгээний тоог нэмэгдүүлж, чанарыг сайжруулах талаар ахиц дэвшил гарган ажиллаж байна. Капитрон банк нь цаашид өөрийн үйлчлэгээгээ сайжруулан, байгаль дэлхий дээлтэй нийгмийн сайн сайхан чиглэсэн төсөл хөтөлбөрүүд жижиг дунд бизнесийг дэмжин ажиллахыг зорж байна. Мөн түнчлэн орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан цахим банк, ухаалаг банкны үйлчилгээг түлхүү хөгжүүлэхийг зорж байна. Бидэнд итгэл хүлээлгэн өнгөрсөн 15 жилийн турш хамтдаа хөгжсөн нийт харилцагчид, хамтран ажилладаг байгууллагууд та бүхэндээ баярлсан талархснаа илэрхийлье. Бид та бүхний итгэлийг дан харилцагчдийнхаа хамгийн сайн ухаалаг түнш банк байх болно.